Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол Ардын намын даргын сонгуул болсон. Энэ сонгуульд ерөнхий сайд болон улсын их хурлын дарга нарт нэр дэвшиж өрсөлдсөн. Тэгээд Монгол Ардын нам доторх эрх мэдлийн тэмцэл нь улмаар улсын их хурлд орж ирж өнгөрсөн баасан гарагт эдгээр хоёр субъект хоёулаа огцорсон. Гэтэл уг асуудалд энэ 7 хоногоос үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч гэх мэт Монголын төрийн бүх институтууд оролцож эхэлснээр өнөөдөр бид хөл толгоогоо алдчихад байж байна. За тэгээд энэ бүх зүйл юунаас ихтэй вэ гэхээр Монгол Ардын намын даргын сонгуул гэдгийг дахин саная. Тэгэд энэ эрх баригч намын даргын сонгуул хэрүүл тэмцэл донд нүүрсэл яригадаад байна. Явж нүүрсний мөнгө урсгалаа хэн хянах вэ? Нүүрсний гэрээгээ хэн байгуулах вэ гэдэг тэмцэл та нарын дунд явд юм байна. Оюун эрдний засгийн газар хил холболтын гэрээ байгуулахдаа 5 толгойн орд газрын бор толгой онц хараад хэмээх 2 шинэ орд дээр гэрээ байгуулах эрх авсан байдаг. Энэ яг ямар гэрээ байгуулагдчихв? Ямар үнээр нүүрсээ зархаар болов энтергээ асуухлаар бас ингээд юусоо хэлж өгдөггүй. За тэгвэл Зандан шатрын засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа анхны төсөв оруулж ирэхдээ мөн л дагалдуулаад 5 толгой орд газрын асуудлаар тодорхой эрх шилжүүлж авах тогтоол оруулж ирж байна. За энэ тогтоолыг зарим хэсгийг бас уншия. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 1-1 5 толгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах орд ашиглалтыг сайжруулж тухайн орд газруудыг урт удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хилцэл хийн гинэ. За тэгээ өмнөх нүүрсний хулгай эцдүүд нь хэн байгаа юм, ямар гэрээ яаж явцیں гэдг нь тодорхойгүй байхад шинэ засгийн газар нь хүртэл дахиад энэ одоо 5 толгоогоор оролдоод эхэллээ. Энэ 5 толгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж юу яриад байгаа юм бэ? Энэ өмнөх гэрээнүүд чи хаана байгаа юм бэ? 5 толгойн бүлэг орд гэдэг дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэгэ 7 тэрбум тонны нөөцтэй. Монгол улс өнгөрсөн хугацаанд нийтдээ 500 сая орчим тонн нүүрс экспортлсон байдаг. 46 тэрбум ам долларын борлуулалт хийсэн. Үүнээс зөвхөн Эрдэнэс 5 толгой төрийн өмчт компани 160 сая тонн нүүрс гаргаж 36 их 80 төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ 160 сая тонн нүүрс тутмын гэрээг ил болгохыг яг энэ чуулганы танхимд хариуцлагатайгаар Зандан шатар ерөнхий сайдаа шаардж байна. Тэгсний ар дээр энэ өөр тогтоолууд оруулж ирээ. Тиймээс энэ төсөвтэй дагалдаж орж ирж байгаа эрх авах гэсэн энэ тогтоолыг гишүүдийг бит бүү дэмжээсэй гэж хэлж байна. Үнэхээр нүүрстэй тэмцэх гээд нүүрсний хулгайтай тэмцэх гээд байгаа юм бол яг л ийм шинэ гэрээ байгуулах эрхийг авах гээд байгаа юм бэ. Тэгэхээр энэ тогтоолыг бол эсэргүүцэж байна. Тэгээд одоо саяны хэлсэнчлэн ерөнхий сайдад албан ёсоор шаардлага тавьж байгаа нь юу вэ гэхлээр та олон нийтэд мэдэгдсэнчлэн өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5 толгойн төрийн өмчт компани гаргасан 160 сая тонн нүүрсний тонн тутмын гэрээг ил болгоод ойлгомжтой байдлаар олон нийтэд нээлттэй болгоод тавьчихаа. Тэгээд бид нар бас дүгнэлтүүдээ хийя. Олон нийттэйгээ хамт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ хамт. Тэгээд одоо хин яг нүүрсний хулгай ч юм бэ гэдгээ мэдэж авъя л та. Энэ Монгол Ардын нам дотор л ийм нүүрсний хулгай яригадаад ах юм цагаан байрандаа яриа гэж хүртэл өөрсдөө ярих юм. За. Учруулсаа даруулъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Тэгээ Зандан шатрын засгийн газар байгуулагдаад энэ 5 толгой бүлэг орд дээр ажиллаж шалгах, хянах ажлын хэсэг байгуулсан. Ингээд дараа нь нэг хүн биш бүрэн эрх төлөөлөгчийн баг буюу одоо зөвлөл байгуулад яам болгоны төлөөллийг багтаасан. Үүний үр дүнд экспорт 1.7 8 дахин өссөн. Өнөөдөр гашуун сухатын бомб дээр очиод үзэхэд машин тэрэг овоороод байгаа болоод 7-8 бууд суугаа болоод экспорт хэвээ явж байгаа. Ил тод байдал бол үр дүнд хүрэгдэг. Хяналт бол бодит нөхцөл байдлыг илрүүлдэг. За өмнө нь бол бид нэр 820 мянган юнит мэдээллийг ил болгоод
авилгын төсөөлийн индекс дээр яагаад манай улс 90 буурагшилтгүй юм бэ гэхээр олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдсэн орон мөртлөө уулуурхай салбарын ил тод байдлын хуулийг батлаагүй. Одоо бид зандан шитрийн засгийн газар бол олборлох салбарын ил тод байдлын хуулийг их хурлд өргөн мэдүүл. За энэ бол ил тод байдал. За ингээд шалгалт хийхэд 5-7 ашиглагдаагүй байгаа хэсгийг дахиад одоо хулгай дээрэмд автчихгүй дээ. За энэ ашиглагдаагүй байгаа хэсгийг нь өмнөх шиг янз бүрийн давуу байдлаа ашиглаад хин нэгэ оролцчихгүй дээ гэдгээс болгоомжилж бид олон улсын аудит оруулж шалгалт оруулж бодит дүгнэлт гаргаад үүн дээр хилцээр хийж ард түмэндээ үндэсний баялагын сангийн хуулийн дагуу 34% баялагын сандаа авах хилцээр хийхийг үүрэг болгож хамгаалж авч байгаа. Энэ тогтоолоор. Тэрнээс биш энэ тогтоолыг хийснээрээ янз бүрийн гэрээ хийх гэдэг юм баг. Хилцээрийг бид нар ойлгох хэрэгтэй. Хилцээр гэдэг бол харилцан буулт хийх зарчим. Ард түмэн ялж явах зарчим. Баялагын сангийн хуулийн хилцээр яаж явдаг вэ гэхээр төрийн эзэмшлийн 34% баялагын санд ордог. 34%-ийг амнаатаар орлуулах, бүтээгдэхүүн хуваахаар оруулах эрхийг зөвхөн их хурл хадгалж авч үлдсэн. Тэр их хурлгүйгээр энэ бүлэг орд тэнд засгийн газар дээр хэрэгжиж явна гэж байх. Харин ч энэ их хурлын тогтоол гаргаснараа энийг их хурл шийдвэ шүү. Энэ бол ард түмний мэдэлд байна шүү гэдгийг хамгаалж өгч байгаа. Наад тогтоолоо сайн уншвал олон улсын аудит оруулна гэдэг үг байна. Бид нар ямар ч асуудал дээр энэ олон улсын аудит оруулахгүйгээр асуудалд хандаад идэг. Өнөөдөр олон компаниг IPO гаргая гэд их хурлын тогтоолоор биччихэд бид нар одоо компаниудыг нээлттэй болгосон хаана вэ? Энэ юу гэхээр олон улсын аудит оруулаагүй компанийг листэж болгож чадахгүй нөхцөл байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр ингэж хамгаалж авахгүй бол дахиад тулгаад нэрвэгдэхгүй гэдэг энэ болгоомжтой